Сайн байцгаана уу? Би жүжигчин Батушка байна. Та бүхэндээ өнөөдөр нэгэн киног товчхон бас танилцуулъя гэж бодсон. Одоо санал болгох кино бол мэдээж Монгол кино. Монгол кино дундаа бол миний өөрийн анхны хийсэн гадны нөлөөгүй уран сахны киног та бүхэндээ танилцуулах гэж байна. За мэдээж энэ гадны нөлөөгүй киног одоо яагаад үзэх хэрэгтэй юм бэ гэвэл одоо нэгдүгээрт одоо өсвөр насны хайр дурлал, мөрөөдөө тоглоом болохгүй байгаа сэдвийг хүндсэн ийм сэтгвийн адал явдлаар дүүрэн ийм кино байгаа. Тэгээд энэ хүү киног бол зохиолыг нь бол манай найруулагч Гал Баяр бичсэн, өөрөө найруулсан. За мэдээж би тоглосон, манай Болд Эрдэнах тоглосон, Гавьяа жүжигчин, Ардын жүжигчин Сарадвягч маань тоглосон. Энэ амиа оролт бишээ захирлаа. Энэ хэрэг дээр олон сэжигтэй зүйлүүд байгаа. Би чамайг бойл гэдэг юм биш үү? Өмнөх хэрэг чинь багтаад байгаа юм уу? Эсвэл ажлаасаа халагдмаар байгаа юм уу чи? Гадны нөлөөгүй кино маань бол одоо мэдээж үйл явдал бол одоо нэгэн аав одоо хайртай хүүгээ одоо учир битгүүлээр одоо алдаж байгаагаараа хэлдэг. Одоо хүүгийн аавтай энэ хэргийн учир шалтгааныг хамтдаа тайлаарай. Таныг хамгийн сүүлд хэзээ гэрээсээ гарсан бэ? Өөрөө зарласан авсан салгасаа л үлээ. Нэгдүгээр оройд бид хоёр өчтөр хамтдаа дэлгүүрээс хүнс цогцолсон. Хөргөч огнор тийм л. Аз жаргалын тэм гэсэн баг. Дөнгөж 17-т бил. Араагүй л үү. Би одоо ээжт нь юу гэж хэлэх юм бэ? Ээж өтөр гэрлүүгээ алхаж байна. Ээж өтөр гэрж. Үхэл хангасан энэ байрны чи хэн орох юм бэ? Энэ та нарын буруу мэдүү? Тэр чинь амиа хорлсон гээ үсттэй. Тэр чинь зүгээр л амиа хорлсон. Энэ бол тэр амиа хорлоо. Амиа хорлсон гэж хэлсэн шүү дээ. Би чи хоц. Чи бодтоо. Зүгээр аз жаргалтай амьдарч ийсэн хүн шууд үхийгээд өгчдөг юм байна. Аав ээжтэйгээ гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдарч хагаад үхийгээд өгчдөг юм уу? Намайг тааштай. Чи хэлдэ. Юу гэж тийм байх юм бэ? Алдаа хэрцгийг хэлсэн чинь. Насных нь хэмжил олсон байсан гинэ. Насны хэмжээг нэ. Хүн энэ хороо төрөхдөө үйлдвэрийн бараа шиг дуусах хугацаа шошготойгоо төрдөг юм уу? Чи юу яриад байгаа юм бэ? Миний хүү амиа хорлоогүй. Ойлгож байна уу? Миний хүү амиа хорлох хүн биш. Миний хүү хичнээн цогцог сайхан хөл. Аллах. Ойлгож байна уу? Аллах. Тэрийг алсан уу гэж юу? Энэ нэг чи алсан биз дээ? За ингээд миний санал болгосон киног та бүхэн вүүгээс тухлан сууж таалан сойрхоорой.